үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Эрхэм хүндэт үзэгчтэй. Монголын адуучдын холбоо, Өвөрхангай аймгийн адуучдын холбоо, Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын адуучдын холбоотой хамтарч Өвөрхангай аймгийн Баян өндөр сум Батхан багийн ар хужиртын голд зохион байгуулсан нөхөрсөг адуучин тэмцээнийг 2 дахь жилдээ бэлтгэн хүргэж байна. Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын адуучдын холбоон тэргүүн Жам давгийн буян дэлгэний санал санаачлагаар зохион байгуулж байгаа энэхүү тэмцээн Өвөрхангай аймгийн төдийгүй хөрс зэрэгэлдээ 16 сумдын хооронд нөхөрсөг адуучин тэмцээн өргөн дэлгэр болж сумдын адуучид өргөнөөр оролцож ур чадвар авхаалсан ба нөхөрлийн үр амьсгалаар өрсөлдлөө. Тэмцээний гол зорилго нь үндэсний өв соёлоо сурчлан таниулах, залуу үеийг адуутай ойр өсгөх, адуучны уламжлал мэдлэг, ур чадварыг өвлүүлэн үлдээх, сумар нутгийн адуучдын холбоог үйл ажиллагааг сурчлах, мөн олон сумдын адуучдын хооронд нь танилцуулах багийн ажиллагаа, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Айраг хүүрийн уламжлаараа алдартай Батхааны гал голом нутагт болсон энэхүү тэмцээн Монгол ахуй адуучны соёлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ олон сумын адуучдыг нэгэн доор цуглуулж дөрслөх солилцсон нөхөрлөлөө батгагдсан үн цэнтэй арга хэмжээ болов. Тэмцээнийг зохион байгуулахад адуун зүрэг оруулсан мөн хашаа болон бусад бэлтгэл ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян өндөр сумын Пүрүүдэржийн Лавгөчөр, Улаажийн Ганбаатар, Тогоо хүүгийн Ган зүрэг, Аюушийн Ган сүх, Ганбаатрын Даваа өдөрж, Батхуйгийн Шишиг далай, Монголын үндэсний олон нийтийн 10 телевизийн Алтан унганы эзэн Сумын өдөржийн Алтан сүх, Довчингийн Төрмөнх, Жалбаагийн Баяр хүү, Жалбаагийн Баяр сайхан нарт зохион байгуулагчдын өмнөөс халуун талархал илэрхийлье. Ийхүү өв соёлоон дээдэлсэн олон сумдын адуучдыг нэгтгэсэн нөхөрсөг тэмцээн жилээс жилд өргөжин тэлж Монгол адуучны өв уламжлал, эв нэгдэл, нөхөрлөлийн тод жишээ болсоор байна. Монголд анх удаа зохион байгуулагдж байгаа 16 сумын нөхөрсөг адуучин тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. За, сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн нутгийн зон олон бас эрийн хэмэр эдрийн жавхаа гайхуулгаар хүрэлцэн ирсэн нутгийн нутгийн сайхан адуучин залуучуудаа энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За, Баян өндөр сумын адуучдын холбоо, буян дэлгэр тэргүүнтэй адуучдын холбоо маань өнгөрсөн жилээс эхлэж бас энэ аймагуудын сумдуудын нөхөрсөг адуучин тэмцээнийг зохион байгуулсан. Энэ жил бол одоо Баян өндөр сумын адуучдын холбоо маань 4 аймгийн 11 сумын 60 гаруй адуучин залуучууд бас нөхөр нөхөрсөн тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд манай суманд энэ манай сумын нутагт хүрэлцэн ирсэн нийт адуучин залуучууд та бүхэндээ баярлалаа. Тэгээд та бүхний маань цаашдын ажил амьдрал гэгэн сайхан байх болтугай. Тэгээд энэхүү ажиллагааг зохион байгуулж байгаа бас Баян өндөр сумын адуучдын холбооны тэргүүн буян дэлгэр за энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа нийт адуучин залуучдаа бас талснаар хэлье. Тэгээд энэ цаг үед бас маань өнөөдөр бас улс орон даяар малын янз бүрийн өвчнөд байгаа ч гэсэн энэхүү арга хэмжээг бас сэтгэл гарган зохион байгуулж байгаа адуучдын холбооныхондоо бас баярлалаа. Тэгээд энэхүү
Дөрвөн аймгийн 11 сумын 60 гаруй адуучид оролцсон нөхөрсөг адуучин тэмцээнийг албан ёсоор нээснийг уламжилъя. Сайн байцгаана уу эрхэм хүндэт энд хүрэлцэн ирсэн адуучид нь хөв сөүлт тээж яваа их орондоо эзэн болж байгаа адууч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын Батхаммагийн ар хүчиртийн голд ингэж нөхөрсөг адуучин тэмцээнэ 2 дахь удаага хийхээр бэлэн болж байна. Ноднон анхныхаа 4 аймгийн 4 сумын дунд нөхөрсөг адуучин тэмцээнийг хийж үлээ. Нэг сумаас 15 залуу оролцуулж тэмцээн хийж байсан бол энэ жил сумын тоог өргөдөхөд 16 сум болоод нэг сум аймгаас 4 сум оролцоод 16 сум оролцуулсан тэмцээн хийж байгаа. Нэг сумаас 6 адуучин баг болж оролцож байгаа. 102 адууч оролцох төлөвтэй байсан боловч өнөөдөр Булган аймаг, Төв аймгийн зарим сумдуудаас одоо булганы сумдууд сумын наадам давхцсан болоод ирж чадаагүй. Төв аймгийн сумдууд бас өнөөдөр уралдаан тэмцээн болж давхцаж бас ирж чадсангүй. Гэхдээ 12 баг оролцож байгаа. 11 сумын 12 баг оролцож байгаа. Баян дөр сум 1-р баг, 2-р баг гэж 2 дахь баг нь болохоор адуу гашаа хороо ивент итгэж оролцсон адуучид 7 залуу оролцож байгаа. За сайн байцгаана уу? Сайхан тусгаж байна уу? Энд хүрэлцэн ирсэн бүх сайхан адуучид аймаг сумаанд төлөөлж ирсэн адуучид өнөөдөр бүгдэнд нь амжилт хүсье. Ингээд тэмцээн уралдаа нээснийг гэж байна. Уйтхан талыг үрсэж сэрнээсэн умман актны дөрөв магнайт Атрана чангарна урре мөрний химэр сэрэгнэ үсин цалихи зүсэж дүүсэн уйтхан хомдор эцэндээ Отамадам чисангай цэнзэртэй Отамадаса хордомсон хүнээ Осыг тамиг читудах шамдалстай Урранга хийцэн олноо хагтасан Атрана чандорна урре мөрний химэр сэрэгнэ үсин сэлхи зүсэж дүүсэ уйтэн хоттор уйтэн зэрэг өдрийн сайхан эрдэргээ өнцгөр хөрөлцсөн бүх сайхан адуучдаа эрийн химэр нь дээшээ байж түрүү магнаа өдрийн өргөл өсвөлье. Арван сумдын хоорондох нөхөрсөг адуучин тэмцээний эхний сум болох Өвөрхангай аймгийн Өлзийд сумын 6 адуучин залуу гарч ирж байна. За хатан хүзүүвчтэй саар намартай гарч ирсэн адуучин бол Воложийн Ойдуу Цэрэн, сумын авраг адуучин Чимэд Эргзэнгийн Ёндон, сумын авраг адуучин Гамболдын Сумья Базар, за Өсвөрийн улсын аврагт амжилттай оролцож байсан Эрдэнэлгийн Хөрнөхбаатар, за сумын аврагтай 3 дугаар барьшил гарсан Шагдрын Шүгдэр Намжил, сумын аврагын 2 дугаар барийн шагнал адуучин Мөнх Зулын Эрдэнэлэг нар гарч ижээ. За адуучин тэмцээн сайхан хөгжиж, за бүр нөхөрсөг адуучин тэмцээн 2 дахь жилдээ бүр өргөн болж штэ. 16 сум оролцохоор байсан 12 сумын баг хамт олон оролцож байна. Воложийн Ойдуу Цэрэн саар намарт явсан. За энэ овооны зан Ойдуу Цэрэн гээл ерэн залуучууд ирдэг. За шүүр уран дээр оноо авсангүй багийн ахлагч хариуцлагатай хөрөгтэй. За марттай дээр нь 2 мөр гарсан. За 2 мөрийн цаатлыг даваа шургуулж идэг болсонгүй. За сумын авраг адуучин Чимэд Эргзэнгийн Ёндон явлаа. За 2022 онд Өвөрхангай аймгийн Хужир суман дээр Ёндонд анх танилцж тэмцээн уралдаанаас харж байлаа. Босол сайхан ургаланда
Саврууд шүрэн дээр 3 минут тоолсон. Мөртөө шүрэн дээр 2 мөр гарсан. Уургын мөрөө ер нь хөндлцүүлээд хөшүүлчих юм да. Уургын мөрөө дагуулад хөдлөхгүй. За сумын аврагад дучин Гамбалдын сумын явзар хонгор алга мөртөө явсан. За ташуурн дээр тонгооггүй. За нэвт явсаар хагаад уурган дээр тонгоогоод уургаа шүүрч байна. За 3 минутаа мөртөө шургуулж байна. 4 мөр гарсан. Уургын мөрөө 2-3 гიშгэлөө шургуулсан. За үзүүр дээр явж байгаа адууг суглаад үлдэж байна. За адуучууны хараа мэдрэмж хажуудлаар нь адуу орж ирж уургыг хугалах. Эсвэл бүхэл зүйлийг тооцоолсон байна. За ингээ 9 аваад 12 оноотой болж байна. Явган шүрүүн дээр нь 2 мөр гарсан. Бас сайн адууч юм аа. Уургалсан. Ингээ сумын аврагад дучин сумын язар маань 3 дөрөлдөө жигтэн оролцоол багтаас сайхан оноо авч өглөө. За багийн дүнгээр шалгаруулна, хувийн дүнгээр шалгаруулна. Садарган адуучин Эрдэнэ үлгийн Өөрнөх Баатар явсан саарламартай. Саад шүр алдаад уурга шүүрч байна. За энэ саарламар чинь жигтэйхэн чигээрээ явах юм да. Сайхан мөрөндөө уургын мөр бол уурлах боломж байсан нэгэд адуучин маань тооцоол алдаж байна. За шагдрын жүгдэр намжил. За ташуурн дээр нилээн дутсан. За хариуцлагатай оноо чухалчтай багийн оноо уурга шүүрлээ. За мөртөө шүрүүн дээр нь олон мөр гарсан. Өөрөө уургын мөрөө дарбиж хөдөлгөт адууга задлсан алдчихлаа. За өлзөд сумын сүүлийн адуучин мөнгө цулын Эрдэнэ үлийг явсан. Уурга шүүрч байна. За уурга шүүрэн дээр 9 оноотой болж байна. Мөртөө шүрүүн дээр нь 2 мөр гарсан. Алдчихлаа. За явган дээр алтгал юм бол тэмцээн өндөрлөн 3 мөр гарсан. Үзүрэн адаг байран дээр нэргүүлээд сартай адууны сарын нарах, саргүй адууны магны харна гэдэг л энийг хэлэндэ. За зүүлийн үед адуучин залуучууд маань адууга унгаахгүй сайхан барьж хургуулдаг болсон. 4 хөл дээр нь сайхан хөлийн олуулаад ургамталдаг болсон. За харин зөвдөө. За ингээ үлзийт сумынх маань нийлбэр оноо 45 оноотой болж байна. Адуурын үлгэн утаг Дундгой аймгийн сайн цагаан сумынх маань гарч иржээ. Сабар мартайга сумын хашаавар гадуучин дорд сүрэнгийн залбаа гараад ирсэн байна. Садарган гадуучин дэгш дүүрэнгийн дорж нэм. За сумын уран урагч ган дутхын дамдын сүрэн амар мөрөнгийн очрот. За аймгийн бүсийн авар гадуучин Батбэлгийн Төвшинбаяр Цогтбаатрын мөнх бүрүү нар гарч ижээ. За сумдууд чинь сумдын аварга өргөн дэлгэр зохион байгуулад ер нь ач холбогдол өгдөг боллоо. За өнөөдөр ирсэн адуушин залуучуудаа сайхан хүлээж авч ямар нэгэн хэлэм маргаан байхгүй сайхан зохион байгуулсан. Өврөнгө аймгийн Баян өндөр сум бол айрыг хөхүүрээр алдартай хөдөлмөрч ард түмэн байдаг. Баян өндөр сумын адуучд холбоон дөрвөн буян дэлгэрийн хувьд бол бас л сэтгэлтэй адуучдын өв соёлыг бас түгээн дэлгэрүүлэх гээд сумын аварга тогтмол зохион байгуулж за энэ жил аймгийн аварга Баян өндөр сум Батхан багада зохион байгуулахаар байгаа. За сумын хошоо аварга дуучин дорд сүрэнгийн золбоо явсан. За бармарч ирэн чигээрээ явдаг мөр ташуурн дээр тонгоосонгүй уурган дээгүр уургын мөр гарсан гэхдээ уургын мөр жоохон холдуул аал уурга шүүрч байна. Самартай дээр богуулт 4 мөр гарсан. Ер нь богуулт ер нь гарамгаа штэ. За аймгийн аврагтай 2 дугаар барьшил гарсан адуучин сумын хошоо аварга дуучин. За ямар ч гэсэн богуул дээрээ 9 оноо аваад нийлбэр оноо 12 оноотой болж байна. За хүн болгоны оноо чухал багийн дүнгээр өрсөлдөж байгаа учраас хариуцлагатай явган шүргүүн дээр ганц мөрөө гаргаж өгсөн. Алдчихлаа. За тэгш дүүрэнгийн дорж нэм зээр дөмөртэй явсан. За шүүраа шүүрээд морины зөвлөлт шүүрсэн. За нөгөө талаас илгэн уурга ямартаж авсан. Алдчихлаа. За амартай шүргүүн дээр нь 2 мөр гарсан. Дутчихлаа. Саган дутхын дамдын сүрэн. За сумын уран уурч залуу урган мөрний явдлаас садуурга шүрхсэн болж зөрчиж байна. За мөртөө шүрүүн дээр зөв талаасаа шургуулах нь 2 адуу гаргаж гисэн. Алдчихлаа. Сугаа гүйст нийлгээд урган мөрөө жоохон хөдлөсөн болж уурлахаар байлаа. За амар мөрөнгийн очрот заад шүүрэ шүүрээд мөрний явдлаас сад уурга шүүрлээ. За мөртөө шүрүүн дээр ганц адуу гаргасан. Ургасан болж өөрөө ч унлаа. За тэгтээ уурга малталсан, уурга алдаагүй. За ийм тохиолдолд нэг өнөө гасдаг. За хэрвээ унаад уурга алдсан байх юм бол шууд нойлж штэ. За ямар ч гэсэн өдөө 2 уурган мөрөө сэлгэчихэл дуучин байна. 3 мөр гарсан. Саарладаг ууралсан юм болоо да. Алдчихлаа. За аймгийн бүсийн аварга дуучин Батбэлгийн Төвшинбаяр. За хэд хоногийн өмнө улсын зүүн бүсийн аварга шалрал адуучны тэмцээнд оролцсон. За Төвшинбаяр шүүр уурган дээр бүхэл 9 оноо аваад багийнхаа оног дээшлүүлж байна. Халуун өдөг шургуулсан уургалсан.
За бид бүхэн удаашруу гарч байна. За ер нь тэгээ том тэмцээн уралдаанд яваад үзсэн адуучин бол бэргээ арилжчихсан. За ямар ч байсан тооцоололтой ургалж байгаа. 18 гонот тоолсон. За явган шургуун дээр нь олон адуугарсан үзүүрийн адуу шургуулсан. За тэр чигтээ чирэгдэж яваад 3 гонот тоолоод 21 гонот тооллоо. Сайн цагаан сумын сүүлийн адуучин Цогтбаатарын мөнх пүрүү гэрбэртээ явсан. За шүүрээ алдаад уурган мөрний явдлыг чангалаад уургаш үрсэн. За мөртөө шургуун дээр ганц адуу гаргасан. Уургалжээ. За 12 гонот тооллоо шүү. За сүүлийн 2 дамирчин бол усал сайхан шургуулж байна. За явган шургуун дээрээ залуучууд 3 оноо авсан юм байна. Мөртөө шургуун дээр нийлбэр оноо 33 оноо авсан юм байна. Уурууд шүүрэн дээр 24 оноо авсан юм байна. За ингээд нийлбэр оноо 60 оноотой болж байна. За дараагийн сум болох дуурын өлгөн нутаг адуутай аригтай Эрдэнэ далайн сумынх маань гарч иржээ. За аймгийн бүсийн авраг шилрүүл адуучин тэмцээнд тэргүүн байр шалгарч. За аймгийн аврагтай 3 дугаар байр, сумын аврагтай 2 дугаар байр шалгарсан Туяабаатрын Балдан. За аймгийн бүсийн аврагтай 2 дугаар байр шалгарсан сумын адуучдын албан дэргүүн Бямжавын Буян жаргал, Золботын Батбилэг, Эрдэнэ жаргалын Ууганбаяр, Батцүхийн Ган төмөр, Гэрэлбаатрын Баяр жавхлан нар гарч ирлээ. За багийн дүнгээр өрсөлдөж байгаа. Өрн залуучууд бас хариуцлагатай оролцож байна. За өнөөдөр тэмцээн уралдааныг Өвөрнг аймгийн Баян өндөр сум Батхан багийн ард иргэд дэмжин оролцож байна. За айраг нь бол одоо уруул чимчгэнсэн сайхан айрагтай штэ. Баян өндөр сумын айраг бол бас л гайхалтай. За Туяабаатрын Балдан явлаа. За бүсийн авраг адуучин аймгийн аврагаас медальтай, сумын аврагаас медальтай адуучиндаа шүүрээд уургаа шүүрэхтэй унчлаа. За хар мартайгаа л гарч ирдэг. Энэ хар марчтай. За уургын марч ирэн чигээр байсан болч тийш өндийх байсан баха. 3 хонгор мар явж байна. За үзүүрийн хонгор марыг шургуулсан болж алдчихлаа. За сумын адуучдын албан дэргүүн Бямжавын Буян жаргал шарга мартай явсан. За шүүрээд нөгөө гартаас илгээд уургаа шүүрч байна. За эдгээр хоногийн өмнө улсын зүм бүсэд оролцсон адуучин Хинтээ аймгийн Дэлгэрхан сумд очиж за мөртөө шургуун дээр алдаж байгаа юм байна. За явган шургуун дээр ганц адуу гарсан. Шургууллаа. За багийн ахлагч 18 гонот тооллоо. За дараагийн адуучин Золботын Батбилэг шар эрмэртэй явсан. За шүүрээд мөрний явдлаа алдаад уургаа шүүрч байна. За шүүрэн дээр 6 гонот тооллоо. Мөртөө шургуун дээр 2 адуу гарсан. Үзүүрийн адуу шургуулсан. Хан руу жирээд уургаа алдчихлаа. Явган шургуун дээр нь 2 мэрийг гаргасан. Уургалсан. За ингээд Батбилэг маань 12 оноотой, нийлбэр оноо нь 30 оноотой явж байна. Одоогийн байдлаар Эрдэнэ далайн сумынхан. Ууганбаяр явсан. Алаг мөртэй. За шүүрээд шүүртэйгээр уургаа шүүрчээ. За мөртэй шургуун дээр нь 3 мэр гаргасан. Уургын мэрэ жоох явуулахгүй дээ. Дотч байна. За одоо оноо лавна. Хувийн дүн басаага алдчихлаа. За Батцүхийн Ган төмөр алаг мөртэй явсан. Мөрний зөвлөд тонгоох нь. За шүүрнээр тонгоосонгүй. Уурган дээр орж ирээд нэг тонгоож үзээд. Үзүр дүрхэн тонгоосон байж таа. Алдаж байна. За мөртөө шургуун дээр ганц адуу гаргасан. Алдчихлаа. За Эрдэнэ далайн сумын сүүлийн адуучин Гэрэлбаатрын Баяр жавхлан. За шүүрээд мөрний явдлаас уургаа шүүрхсэн болж зөрчиж байна. За Эрдэнэ далайн сумынхан маань уурууд шүүрэн дээр 24 оноотой, мөртөө шургуун дээр оноо аваагүй. Явган шургуун дээр 15 оноо аваад нийлбэр оноо нь 39 оноотой боллоо. За Төв аймгийн Дэлгэрхан сумынхан гарч иржээ. За өнөөдөр тэмцээн уралдаанд 4 аймгийн 12 багийн тамирчид оролцож байна. За аймгийн бүсийн авраг адуучин Ганболдын Нямцэнд. За сумын аврагаас 2 медаль авсан Хүрэлбаатрын Ганбаатар. Сумын авраг адуучин Дайцэвгийн Туаандорж. Дамдын сүрэнгийн Лавгсүрэн. Ган тулгын Мила. Эрдэнэ Бадрахын Шижирбаатар нар гарч ирлээ. Дэлгэрхан сумынхан бол аймгийн бүсийн аврагаа зохион байгуулж хэлсэн. За Төв аймгийн адуучдын холбооч гэсэн сайхан жигдэрсэн. Ер нь ч одоо сул адуучин гэж юм байхгүй штэ. Бүгдээрээ сайхан уургаан бариад, бугуулан бариад адуундаа тавьж адуучин тэмцээнд оролцож өөрийнхөө чадварыг бас улам сайжруулж байна. Монгол эрх хүний сайхан чадварыг харуулдаг адуучин тэмцээнийг за монголчууд манад бас сайхан сонирхон үздэг болсон. За тиймдээ сая дэлхийн адууны өдөрт зориулсан адуушин тэмцээн бол үнэхээр сайхан тэмцээн болсон. Олон хүмүүс ирж үзэж, олон хүмүүс адуучдын маань
харан бахархсан. За Монголын хамгийн хиймэрлэг хүмүүс бол адуучд байдаг. Гамбалдын ням цэнд явсан зэр дүмэртэй. За шүүрэ шүүрээд шүүрэ нөгөө хөртөө сэлгээд уурга шүүрч байна. Уургын мөрчин чигээр явлаа. Мөртөө шүрүүн дээр ганц дугаргасан, уургын мөрөө өдлөгсөн хушуулчихна. За тооцоололцсон. Явган шүрүүн дээр нь 2 мөрийг гаргаж гисэн. Анхааралтай хараатай хөрөгтэй. Ням цэнд алдчих юм аа. За Хүрлбаатрын Ганбаатар явсан. За сумын аваргаас 2 медаль авсан адуучин. За шүүрэ шүүрээд ташууртайгаар уурга шүүрх гэсэн боловч уурга алдж байна. За мөртөө шүрүүн дээр нь олон адуу гарсан аваад үлдсэн дээр. Асал гоё юм аа. Гоё ургаллаа. 9 оног дүүрэн авлаа. Нийлбэр оноо 12 оноотой болж байна. Хувийн дүнгийн нийлбэр оноо. За би түхэн удаашруулж харж байна. Адууч дээр нь ийм л хараатай хэрэгтэй. За аюун шүрүүн дээр 9 оноо бол 21 оноотой болно. 2 адуу гарсан. За бацал шургуулж байна. За сартай адууны сарыг гарч саргүй адууны магнаг л хартдаг залуу байна. За нийлбэр оноо 21 оноотой болсон. За Дэлгэрэн сумын нийлбэр оноо 30 оноотой болж байна. Дэлгэрэн сум. За Дашцэвгийн Туван дөрж сумын аваргад 40 залуу явсан. За шүүрэн дээр тонгоосонгүй уурган дээр орж ирээд уурга шүүрлээ. За 2 мөр наашаа зүтгэсэн үзүүрэн адуу шургуулсан алдчихлаа. За Дамдын сүрэнгийн лав өсрөн хээрмэртэй явж байгаа юм байна. За шүүрэ шүүрээд нөгөө хөртөө сэлгээд заадуучууны авхад самбаг харууллаа. 2 талдаа сэлгэлээ дээр. Юуцэн өнөтөө боллоо. За мөртөө шүүрэн дээр ганц дуу гаргасан. Уурган мөрөө дарбад хөдлөгсөн босоолоо. 3 оноо дээр. За нийлбэр оноо 18 оноотой боллоо. За явган шүрүүн дээр 9 оноо бол 27 оноотой бол ганцаараа дасрахандаа өнөөдөр бол за багийн дүн бол одоо нилээн дэше оноотой болохоор энэ одоогийн байдлаар за лав өсөр мань одоо л хичээндэ олон адуу гарсан үзүүрийн адуу шургуулсан алдчихлаа. Цагаан тулгын мила явлаа. Зөвд бол донгохонд шүүр алдчих байгаа юм байна. Уурга шүүрлээ. За мила мөртөө шүрүүн дээр алдчихлоо. За Дэлгэрэн сумын сүүлийн адуучин Эрдэнэ нутрын Шижирбаатар явсан хүрмэртэй. За ингээд Дэлгэрэн сумын маань уурал шүүрэн дээр 30 оноотой. Мөртөө шүүрэн дээр 18 оноотой. Явган шүүрэн дээр 9 оноо аваад нийлбэр оноо 57 оноотой болж байна. За Дундгой аймгийн сайхан уусмаас 2 адуучин зорин ирж оролцож байна. 6 адуучин оролцох ёстой. За мэдээж зорин гэж оролцож байгаа юм шиг оруулалгүй яах вэ? За багийн дүнгийн бол оноо бол байхгүй юм байна. За хувийн дүнгээр өрсөлдөндөө өнөөдөр бол Ганбаатрын Нанзад Саарлбартай гарч исэн адуучин бол Пүрүжовын Намнан гарвнаар гарч ирлээ. Өнгөрсөн жил тэмцээн уралдаан бол бас л өргөн болсон. За энэ жилийн хөл бүр гойд 12 сумынх маань оролцож байна. Сахаава сумын ихний адуучин Ганбаатрын Нанзад явсаа уурал шүүрэ шүүрх гээд уурга болчихлаа. Ягрын оноотой мөртөө шургуулж байна. Ганц адуу гаргасан ургалж байна. За 12 оноотой боллоо. За би түхэн удаашруул харж байна. За Пүрүжовын Намнан гарав Саарлбартай явсандаа шүүрэ шүүрээд уургын мөрөө уйдаад хөдлөсөн уурга шүүрлээ. Олон адуу гарсан үзүүрэн адуу шургуулсан алдаж байна. За Дүү аймгийн Эрдэнэ сонд сумын 2 адуучин гарч ирж байна. Хар мартай гарч ирсэн адуучин бол сумын аварга адуучин ганц үхэн даш Мишиг сайхны Ганбаатар нар гарч ирлээ. За дашийн хувьд л одоо өөрөө шүүрээр нь гоё шүүрдэг. Ер нь л одоо зарим гэрмэг адуучин штэ. Ер нь олон тэмцээн уралдаанд оролцож явж байгаа адуучин. Ямар ч хэсэн сумын аврагтаа дөрүүлсэн. За хармараа явуулсан. Шүүрэ шүүрээд шүүртэйгээр уурга шүүрж байгаа юм байна. За адуучууны авхал самбаг нь харуулж байна. Уургийнхаа араас авлаа. Явган шүүрэн дээр нь олон адуу гарсан бас л алдаж яддаг шүү. Мишиг сайхны Ганбаатар явсан. За шүүрэ алдаж байгаа юм байна. Уурга бас алдчихлаа. Самартай шүүрэн дээр нь 2 мөр гарсан. Үзүүрийн харддаг ууралсан боловч алдчихлаа. За дуурын үлгэн нутаг Дундгой аймгийн Адаацэг сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За аймгийн бүсийн авраг адуучин, аймгийн эчин Шагдар сүрэнгийн Цэрэнбат. За аймгийн бүсийн аврагтаа 2 дугаар барьшил гарсан Шагдар сүрэнгийн Цэрэндэрж, сумын авраг адуучин Ган хүрлийн Лавг сүрэн, сумын хошин авраг адуучин Нямгэрлийн Батэрдэн, Очир зүхийн Дашнаруу, Нямдэржин Дамбаж авнаар гарч ирлээ. За Дундгой аймгийн Адаацэг сум бол Өгөөдөө хааны үед бол Монголын торгон зэргүүдийн
мордыг бэлтгэж исэн адуун цэг буюу одоогийн адаа цэг сум. За тиймдээ одоо олон сайхан адуучдаас төрөн гарч байгаа. Уургай мордууд нь ер нь сайн мордууд байдаг. За дараа жил адаа цэг сум дээр Монгол улсын аврах чадвар адуучин тэмцээнээс зохион байгуулахаар яригдж байгаа. Аймгийн нэчин, аймгийн бүсийн авраг адуучин, аймгийн нэчин Шагдар сүрэнгийн Цэрэнбат. За шүүраа шүүрээд уургаа шүүрлээ. За Монголын үндэсний олон нийтийн араадууд дэлгэцийн алтан төлөлийн эзэн аймгийн сайн малчин залуу өртөө журмаар алдаж байна. 2 мөр гарсан. Бас алдчихлаа. За өнөөдрийн тэмцээн уралдаандас адуучин тэмцээнийг тайлбарлсан. За шүүгчин ширээ рүүгээ толгой жоохон бөхийгөө алхаж гарагдж байна. Сайхан ээгөө Монгол залуу да. За Шагдрын Цэрэндөрч аймгийн бүсийн аврагт 2 дугаар барилшил гарсан адуучин Ташшуура алдаад дуургаа шүүрч байна. За мөртөө шүрүүнд ганц мөр гарсан алаг адууг байран дээр нэргүүлээд 9 аваад 12 оноотой боллоо. Одоогийн байдлаар за би түүхэн удаашруулж харж байна. За өнгөрсөн өвдөр аймгийн бүстэй 2 дугаар барилшил гарсан. За аюугын шүрүүнд ганц адууг гарсан бас л ургаллаа. Унагаачлаа. За нийлбэр оноо 18 оноотой боллоо. За би түүхэн удаашруулж харж байна. За сумын авраг адуучин ган хүрлийн лав гүсрэн хар мөртөө явсан. За шүүраа шүүрээд уургаа шүүрээд авсан. За олон адууны захад явж байгаа адуучинда мөртөө шүрүүнд 2 мөр гарсан ургаллаа. За тэр уургын мөрөө суулгаж байгаа тэр усал сайн адуучны шинжтэй. За би түүхэн удаашруулж харж байна. За аймгийн бүсийн аврагтаа 4 дугаар барилшил гарсан адуучин одоогийн байдлаар 18 оноотой боллоо. Явган шүрүүндэр нь олон адуу гарсан. Олон адуу дундаа сорчил шургуулнда үзүрэн адуу шургуулсан алдчихлаа. За сумын хошоо авраг адуучин Нямгэрлийн Батэрдэн явсан. Сартай хонгор мөртэй за шүүраа шүүрээд уургаа шүүрлээ. За мөртэй шүрүүндэр буугуулдан ганц адуу гарсан алдчихлаа. За явган шүрүүндэр нь 3 мөр гарсан халзан адууг асуулаа эргүүллээ. За адуучууны авхалсан ба адуучууны эзэмших нэг гайхамшиг зүйл бол одоо бугуул. Улсын уран бугуулыг бол гайхамшигтай эзэмшсэн адуучин. Очир сүхийн ташнар уу халдсан мөртөө явсан. За шүүраа шүүрээд мөрний явдлаас сад уургаа алдчих юм байна. Мөртөө шүрүүндэр 1 мөр гарсан. Алдчихлаа. Хатаацэг сумын сүүлийн адуучин Нямдэржин дамбаж ав. Уургаа шүүрлээ. За мөртөө шүрүүндэр нь олон адуу гарсан. Алдчихлаа. За ингээ хатаацэг сумынх маань уурууд шүүрэн дээр 39 оноотой. Мөртөө шүрүүндэр 18 оноотой. Явган шүрүүндэр 15 оноо аваад нийлбэр оноо нь 66 оноотой болж байна. За өрийн сайхан хангай аймгийн 9 зүйл сумын шилдэг 6 залуу гарч иж байна. За өнгөрсөн жил Монгол улсын аврах шалгуур адуучин тэмцээнээс зохион байгуулсан 9 зүйл сумын ус сэтгэлтэй чадварлаг адуучин залуучд гарч иж байна. Энэ жил 8 сарын 5-6-ны үеэр улсын төвийн бүсийг 9 зүйл сумынх маань зохион байгуулна. Аймгийн авраг адуучин Баатаргүйгийн Батбаатар, сумын авраг адуучин Адиагийн Содэрдэн, сумын авраг адуучин Нацгийн Санжаа сүрэн, Дэлгэрийн Батэрдэн, Төр болдын Гандамбэрл, Шөдрийн Дэлгэр тогтхоноор гарч ирлээ. Өнгөрсөн жил бол Монгол улсын авраг шалгуур адуучин тэмцээнээс өргөн дэлгэр сайхан зохион байгуулсан сумдуудын нэг. За Аврангай аймгийн 9 зүйл сумын аймгийн авраг адуучин Баатаргүйгийн Батбаатар гарч ирсэн спортын дэд мастер. Самбарны явдлын чигээр явсан уургаа шүүрчээ. Сагруу моноотой мөртөө шургуулж байна. 2 мөр гарсан. Уургалсан тэр. Уургийн хүрэн морч бас л сайн мордоо. За энэ уургийн хүрэн мороор аймгийн авраг, сумын авраг, улсын аврагт хүртэл оролцож байсан. Сайн уургийн мор гэвэл одоо Баатаргүйгийн Батбаатарын бас морийг бас хэлэх л ахтаа. Явган шүрүүндэр 3 мөр гарсан. Үзүүрэн адуу шургуулсан. За гიშгэдлээ алдаад чирэгдээ гарчлаа. За сумын авраг адууч Адиагийн Содэрдэн бормортой явсан. За шүүрээ алдаж байгаа юм. Уурган дээр тонгоосон болооч уурга алдчихлоо. За мөртөө шүрүүндэр нь 2 мөр гарсан. Шургуулсан. За цосондоо гол нь одоо зогсоогоод оноогоо авах хэрэгтэй. 6 оноотой болж байна. За би түүхэн удаа шүрүүл харж байна. Уургалсан. Уурган мөрөө суулгах жоох дагаа явцсан юм байна. За тэгээ 2-ын дүг рүү ороод зогсоогоод 6 оноотой болж байна. За аюуган дээр ганц дуу гаргасан. Ханаруулж ирээл. Уурга алдчихлаа. За сумын авраг адуучин Нацгийн Санжаа сүрэн. За өнгөрсөн жил Монгол улсын авраг шалгуур адуучин тэмцээнд оролцож байлаа. За шүүрээ шүүрээд уурга алдсан.
Самартай шургуун дээр нь 2 мөр гарсан. Алдчихлаа. За дэлгэрийн Батэрдэн хүрэн мөртөө явсан. За шүүрэ алдаж байгаа юм байна. Уурга шүүрлээ. Самартай шургуун дээр нь ганц дугаар гарсан. Хар удаг шургуулсан. За зогсооно. Уурга малтлаа. 12 оноотой боллоо. За би төхөн удаа шүрэл гарч байна. За өнөөдрийн адуу бол одоо сайхан гарч байна штэ. Адуурчд ер нь бүгдээр жигдтэй сайхан ургалж байна. Ер нь л адуу ширүүн гараад байгаа штэ. Төр болдын ган дэмбэрл. За дэшүүрэ шүүрээд уурга мэрэ гойдод төтлөгсөн. Уурга шүүрлээ. 6 оноотой болсон. Мортой шургуун дээр нь 2 мөр гарсан. Алдаж байна. За аюун шургуун дээр 4 мөр гарсан. Бас алдчихлаа. За 900 сумын сүүлийн адуу чинь чөдрийн дэлгэр тогтох. За шүүрэ шүүрээд уурга шүүрж байна. 9 оноотой боллоо. За Амартай шургуун дээр нь 2 мөр гарсан. Хараадаг шургуулсан. Ямар ч хэлсэн шургуулаад 9 оноо аваад 18 оноотой болж байна. За би түхэн удаа шүрэл гарч байна. Ер нь одоо нарийн шургуулсан юм байна штэ. За ингээ 900 сумынх маань уурга шүүрэн дээр 24 оноотой. За Амартай шургуун дээр өндөр оноо авсан юм байна. 39 оноотой. Явган шургуун дээр харин 3 оноо аваад нийлбэр оноо 66 оноотой болж байна. За Монгол орны Төвцөг буюу Өвөрхөнгө аймгийн Бүрд сумынх маань гарч ирж байна. За Өвөрхөнгө аймгийн Бүрд сумаас 3 Монгол улсын авраг адуучин золтой хүн байдаг. За Монгол улсын авраг адуучин Шартын давгаар нутагтай Монгол улсын авраг адуучин Доржийн охин догтох аймгийн авраг адуучин Ган уйгийн Батбям аймгийн бүсийн авраг адуучин Алтан сүхийн Элвэг сайхан сумын авраг адуучин Баян мөнхий Үлзий наран Ундрагийн даваа сүрэн Болор хүүгийн Барцулд нар гарч ирлээ. За улсын авраг адуучин, аймгийн авраг адуучин, бүсийн авраг адуучин, сумын авраг адуучин нар гарч иржтэй. За Бүрд сумд олон сайн адуучд байгааг тод жишээ. Аймгийн авраг, улсын авраг нар гарч иржээ. За Бүрд сумын өнөөдөр яаж оролцох нь харъя. За багийн ахлагч Монгол улсын авраг адуучин Доржийн охин дотох явсан. Зэр дуртай. За шүүрэ шүүрээд уурга шүүрч байна. За Амартай шургуун дээр ганц дуурсан уурган бараа явуулсан. За шуутай аавын хүүтэй халдсан гэдэг байран дээр нэргүүлээд 9 оноо авч байна. За ер нь адууга унгаахгүй болсноос хойш Доржийн охин догтгол одоо барилдал шургуулдаг, хараатай шургуулдаг. Асал онцгой байгаа. 18 оноотой болсон. Явган шургуун дээр нь 3 мөр гарсан. За тэр үзүүрэн гэдэг байран дээр нэргүүлээд үндсэндээ 27 оноотой болоод тасарч энэ ганцаараа одоогийн байдлаар. За 27 оноо гэдэг чинь одоо багийн дүнд бас нэлээд дээгүүрээс нөлөөлж байгаа штэ. Багийн ахлагч маань бол ямар ч хэсэн дүүрэн 27 оноогоо аваад эхлүүлж байна. За аймгийн авраг адуучин Ган уйгийн Батбямб. За шүүрэ шүүрээд борны явдлаас сад уурга шүүрч байна. 6 оноотой болсон. Мортой шургуун дээр нь алаг мөр гарсан. Алдаж байна. Явган шургуулна. За осол нэгэд дуг гаргасан хонгор адуу хөшүүлдаал тэмцэнэ өндөрлөж байна. За бүсийн авраг адуучин Алтан сүхийн Элбэг сайхан. За шүүрэ шүүрээд морны явдлаас сад уурга шүүрч байна. 9 оноотой болсон. Самартай шургуун дээр нь олон мөр гарсан. Үзүүрийн хонгор адууг шургуулсан болооч алдаж байна. Явган шургуун дээр ганц дуурсан. За зөвдөө. 9 оноо авсан. 18 оноотой боллоо. За Бүрд сумынхан ч ер нь сайхан оноо авч байна залуучууд нь. За сумын авраг адуучин гарч ирсэн. Баян мөнхийн Үлзий наран сартай хонгор мөртөө явсан. За шүүрэ шүүрээд уурга шүүрээд 9 оноо авлаа. За Амартай шургуун дээр ганц дугаар гарсан. Хонгор мөрөөрөө шургуулж байгаа юм байна. Солгой шургуулдаг залуу байна. Тэгтээ уурга алдаад нөлжлөө штэ. За аюун шургуун дээр нь 2 мөр гарсан. Голоор нь ороо задлсан саарлдаг байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 18 оноотой болж байна. За би түхэн удаа шургуул гарч байна. За ер нь 27 оноотой гарч ирэх гэж байна штэ. За уурга бугуул хоёр гарнаас алдгал юм бол алдсан тооцдог. За Ундрагийн даваа сүрэн явсан. За шүүрэ шүүрээд уурга алдаж байгаа юм байна. За Амартай шургуун дээр нь 2 мөр гарсан. Хараадаг байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 12 оноотой боллоо. За би түхэн удаа шүрүүл гарч байна. За ер нь нарийн ургалж уурганы хөв хаагуур орж байгааг харах хэрэгтэй. За ингээд Доржийн охин догтгол залуучуудаа сайхан бэлдэж байгаа юм байна. Залуучууд нь ер нь сайхан оролцлоо. Ер нь одоо 6 залуу гарч ирээд сургуулиал ер нь өндөр оноо авч байна. За Болор хүүгийн Барцулд за адуучин тэмцээнийг одоо лайваар хүргэдэг. Ямар ч гэсэн уурганы шүүрэн дээр 6 оноотой боллоо. Мортой шүргэн дээр ганц мөр гарсан. Хараадаг ханруулж ирээл. Өөрөө ч унлаа уургаа чалдлаа. Уургын мөрөөч бүр алдсан юм байна. Нөлж байна. За аюун шүргэн дээр нь 2 мөр гарсан. За нэг өдөө наашаа зулдраад гарсан да. За ямар ч хэлсэн алдахгүй байна. 9 оноо аваад 15 оноотой болж байна. За Өвөрхөнгө аймгийн Бүрд сумынх маань уурганы шүүрэн дээр 42 оноотой. Мортой шүргэн дээр 18 оноотой. Явган шүргэн дээр 45 оноотой.
нийлбэр оноо одоогийн байдлаар 105 оноотой болжээ. За Өвөрхөнгөө аймгийн Баян-Өндөр сумын 1-р багийн адуучин залуучууд гарч ирж байна. Сумын авраг адуучин Галбаатарын Сэрод, Сумын авраг адуучин Баярхүүгийн Алтан гэрэл, Сумын аврагын 3-р байрын шагнал адуучин Баярхүүгийн Батбаян, Сумын аврагын 2-р байрын шагнал адуучин Сэдж авийн Лавгэрдэн, Сумын аврагын 3-р байрын шагнал адуучин Баттамбарын Хөрлбаатар, Сумын аврагын 5-р байрын шагнал адуучин Мегмарж авийн Эрдэнэ нэлгэнар гарч ижээ. За Баян-Өндөр сумынхан бас л нутаг дээр багийн нөхөрсөх адуучин тэмцээнтэй тогтсон том тэмцээнтэй болж байна. За дараа жил олон сайхан залуучууд Өвөрхөнгөө аймгийн Баян-Өндөр сумыг зорих байхаа. Асал Монголд шинэлэг тэмцээн уралдааныг зохион байгуулж байна шүү дээ. За сумын авраг адуучин Галбаатарын Сэрод явсан. За шүүрээд уурныхаа хувнаа шүүрээд уурган дээр нойлж байна. За 3 оноотой морьтой шургуулсан боловч алдчихлаа. За сумын авраг адуучин Баярхүүгийн Алтан гэрэл хар морьтой явсан. За шүүрээд уургаа шүүрсэн. Босол төгс шүүрлээ штэ. Уургын мөр гоё явлаа. Морьтой шургуун дээр 2 мөр гарсан. Сайн адуучин аавын хүү 2 адууны цаатлыг шургуулдаг гэдэг. Яа харахгүй давж шургуулад 9 оноо авч байна. За одоогийн байдлаар 18 оноотой боллоо. Явган шургуун дээр 2 мөр гарсан. Саарлаадаг зогсоогоод за ханаруулж ирээл одоо алдчих юм да. Дүүрэн 9 оноо авах боломжсэн. За Баярхүүгийн Батбаян явсан. Хар морчин гоё явдаг мөр байна. За шүүрээд уургаа шүүрсэн. За уургаа шүүрэхдээ урдаас шүүрсэн 6 оноотой болсон. Морьтой шургуун дээр алдаж байна. Явган шургуун дээр 2 мөр гарсан. Цавдраадаг сарын харлаа да. За сумын аврагтай 3-р байр шалгарч ирсэн адуучин ямар ч байсан 15 оноо багтаа авч өгч байна. За Сэдж авийн Лавгэрдэн. За шүүрээд морины явдлаас сад уургаа шүүрч байна. Морьтой шургуун дээр ганц дуу гарсан. Алдчихлаа. Явган шургуун дээр 4 байр гарсан. Байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 15 оноотой болж байна. Мөн адил сумын аврагтай 2-р байр шалгарсан Лавгэрдэн. Баттамбарын Хөрлбаатар явсан хар морьтой. За шүүрээд морины явдлаас сад уургаа алдж байгаа юм байна. Тэ шургуун дээр 2 мөр гарсан. Бошуултчлаа. Баян-Өндөр сумын 1-р багийн сүүлийн тамирчин Мегмарж авийн Эрдэнэ нэлэг хэр морьтой явсан. За морьтой шургуун дээр 2 мөр гарсан. Байдгаа. За Өвөрхөнгөө аймгийн Баян-Өндөр сумын 1-р багийн оноо одоогийн байдлаар 63 оноотой болжээ. За сумын адуучдын холбоон дэргүүн Жамбд авгийн буян дэлгэр дэргүүтэй адуучдын холбооныхан тэмцээн уралдаанаа сумын засаг дарганы хамгийн газар иргэдийн төлөөлсөний хурлынхантайгаа хамтран амжилттай зохион байгуулж байна. За мэдээж адуун сүрэг оруулж байгаа, хашаагаар дэмжиж байгаа, ивент тэтгэж байгаа нутгийн ард иргэдийн бас дэмжлэгээс ер нь яалтчгүй ордог. За тиймдээж одоо адуучин тэмцээн сайхан хөгжиж байна. За Булган аймгийн Аршаан сумын 2 адуучин гарч ирж байна. За Баярхүүгийн Цэрэнбунцэг, Тогоо хүүгийн Ган зэрэг нар гарч ирлээ. За Булган аймгийн Аршаан сумаас аймгийн авраг адуучин Жаданбаагийн Нэргүбаатар, аймгийн авраг адуучин Жаданбаагийн Мөнхбат гэдэг олон сайн адуучд байгаа. За Баярхүүгийн Цэрэнбунцэг явсан. За шүүрээд уургаа шүүрч байна. Уурууд шүүрэн дээр 9 оноотой боллоо. За морьтой шүүрэн дээр 2 мөр гарсан. Харадаг байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 18 оноотой болж байна. За удаа шурулсан байдлаас бид өхөн харж байна. Их л гоё шургуулжтай. За ганц дуу наашаа гарсан, зангах гад идэг араар нь гарсан. Уургалчих юм да. Алдчихлаа. За Тогоо хүүгийн Ган зэрэг. За шүүрээд нөө хортоос илгээд уургаа шүүрсэн. За морьтой шүүрэн дээр хонгор мөр гарсан. Алдаж байна. За явган шургуулнаа. Явган шургуун дээр ганц халуун гад дуу гарсан. Байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 18 оноотой болж байна. За бид өхөн удаа шурал харж байна. Зарим адуучин залуу ер нь зөв талаасаа л ер нь зөв сайхан ургалдаг юм байна. За энэхүү Өвөрхөнгөө аймгийн Баян-Өндөр сумын адуучдын холбооноос зохион байгуулж байгаа нөхөрсөг адуучин тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, за сүүлийн сум болох Өвөрхөнгөө аймгийн Баян-Өндөр сумын 2-р багийн 6 шилдэг адуучин залуу гарч ирж байна. За адуун зүрэг оруулсан, ивент тэгсэн залуучууд гарч ирлээ. Сумын авраг адуучин Бүрүүдэржин, Лавгүчэр, Батхуйгийн Хишигдаллай, Волойжин Ганбаатар, Аюушин Гансүх, Ганбаатрын Даваа өдөрж, Сумын өдөржин
алтан зүхнар гарч ирсэн. За энэ жил Монгол улсын аврах шалрал адуучин тэмцээн холсон сэнхэртэх Баян хонгор нутагт болно. За 8 сарын 15-6-ны үеэр зохион байгуулагдахаар байгаа. За сумын аврагт 40 бүрүүдэржин лав гүчээр явсан. Саад шууртаар уургаж үргэсэн боловч уурнаас хол өрөнгөрлөө. Самартай шүрнэр газар гарсан уургимаараа явуулсан. Шургуулж байна. Саар сумын аврагт 40-ээр нь ингэж шургуулгүй яах вэ? За би түн удаа шурул харж байна. Ер нь уургимаараа гоё хөдлөсөн юм аа. За явган дээр нь 2 мөр гарсан. Өөрөө урагшаагүйгээ шахсан үзүрэн гадуу шургуулжээ. За ер нь л одоо сумын аврагт 40 мань сайхан оролцож байна. 3-4 жигдхэн оролцоод оноогоо авчиж байна. За багийн ахлагч тэгэлгүй яах вэ? Багийн ахлагчудаа маш чухал. За Батбигийн гişгэл боллаа. За шүүраа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрч байна. Хонгор барнаашаа зүтгэсэн алдчихлаа. За аюун шүүндэр бас л 1 мөр гарсан. Үзүүрэн гадууг бас алдж байна. За Балажинбаатар харамртай гарсан. За шүүраа шүүрээд морины явдлаас уургаа үзүр дөрвөн шүүрээд 6 оноотой болж байна. 2 мөрмөртэй шүүндэр гарч ирсэн. Үзүрэн гадууг шургуулсан. За уургимаараа суулгандаа. Суулгасан тэр. За энэ жил одоо адуучны чадвар, жил одоо адуучны ингэж шургуулах тэр бас л гоё харагддаг штэ. Уургимаар хойноос нь залгасан. Залгаж явуулаад өөрөө бүргний хойд дээр суугангуудаа уургимаараа суулгаад адуугаас өсөж байна. За уургимаар чирэн газар уллаад ерэн сайхан суулаа. За Балажинбаатар 9 оноотой явган шургуулж байна. 2 мөр гарсан шургуулчлаа. 18 оноотой олжлоо одоогийн байдлаар. За аюушин ганцх ташуур алдаад морины явдлаасаа саавран дээр 1 тонгоогоо дахиж тонгоогоод уургаж үрж байна. 3 оноотой мөртөө шургуулж байна. Ганц мөр гарсан. Уургалаа 9 оноо аваад 12 оноотой боллоо. За аюун шургуун дээр 5 мөр гарсан. Дундаас нь сугал налаг мөрийг уургалсан. Уургалцчлаа. Харамсалтай байна. За Ганбаатарын даваа дөрж. За зэрдбэртээ явсан ташуур алдсан уургаа бас алдчихлаа. Мөртөө шургуун дээр 3 мөр гарсан. Хонгор авдаг шургуулсан. Алдж байна. За сумын дөржин алтан сүх явсан. За шүүраа шүүрсэн. За сүүлийн тамирчин уургаа шүүрчээ. 6 оноотой мөртөө шургуулж байна. Мөртөө шургуун дээр алаг мөрийг шургуулсан. Алаг мөр чинь зүтгэдэг юм байна да. За тэгтээ уургаа алдахгүй явсаар гад. Оноогоо авч байна. За одоогийн байдлаар 9 оноотой болж байна. Саяун шүрүүн дээр 2 мөр гарсан. Саарладаг байран дээр нэргүүлээ 9 оноо аваад. За ингээд Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын 2 дугаар багийнх маань уурд шүрүүн дээр 27 оноотой, мөртөө шүрүүн дээр 24 оноотой, явган шүрүүн дээр 27 оноотой болоод за нийлбэр оноо нь 75 оноотой болжээ. За өндөр оноотой адуучин залуучууд эмнэг хангалаас урагч байна. За өнөөдөр бол одоо 17 адуучид эмнэг хангалаас урагсан. За Өлзийт сумын адуучин Ганбалтын сумын явзар одоо сайхан бэлгсэн боловч унжиж байна. За сайн цагаан сумын яриад бүсийн авраг адуучин Батбилгийн Төвшинбаяр халзан адуундар марцсан. Дов үдсэн адуучиндаа бас л болсон гэ. Адуур бөлгээд явсан. Унжиж байна. За Дундгой аймгийн Адаацэг сумын яриад сумын авраг адуучин Ган гүрлийн лав өсрөн. За сэлгэж гуйдаад явсан. За өөр нь унах шахлаа. За одоо суудлаа олцоо. Унахааргүй юм байна. За буян жаргал. За тавьсан. Адууч сайхан бэлгсэн да. Цанхны 3 цохой дүүрэн сайхан өгсөн. Урдаг гүрэнд авчлаа. Зарим тогтсон болж та дүүрэн өнөөгөө авахаар байлаа. За Өлзийт сумын Эрдэнэлэг. За ногтын мултал нь харин эвгүй бэлгэдэг адуу байна штэ, харин сайхан сууж яадаг юм байна. За олсонгүй. Цугрын сайн ер нь гавцсангүй. Гэхдээ адуу ер нь эвгүй бэлгэлээ. За Төв аймгийн Дэлгэрэн сум яриад лав өсрөн. За саарл адуу эвгүй бэлгсэн. Усал унчлаа. За Дэлгэрэн сум яриад Хүрлбаатар хонгор дундаар марцсан. За хонгор азарч сайхан жиблгээ явсан. Усал унчиж байна. Дундгой аймгийн Адаацэг сум яриад Шагдар сүрэнгийн Цэрэн дөрж. За адуу таксан өөрөө хойшоо бууччих юм болоо да.
Завын өндөр сумын яриа сумын ямар гадуучин баяр хүүгийн алтан гэрэл. За одоо жирэн цантайхан сайхан бэлгсэн. Цагны 3 цохыг дүүрэн сайхан өгсөн. Одоо ерэн дашуур өгөх хэрэгтэй. Ер нь л одоо сайхан сууж штэ. Хараатааж байна. Хоёр хөлөө суурын сайхан гавчиж байна. За одоо жирэн сэтгэл орсон дашуурцаа унахараг юм байна. За 900 сумын дэлгэр тогтох. Хангаратуу бэлгээд явсан урддаг өрөнд аваачлоо. Завалажинбаатар Өвөрнгай аймгийн Баян өндөр сум. Саадаг газар сайхан бэлгээд явсан. Одоо дашуур өгнө. За дашуур өгсөн дашуур өгтөө унчих юм да. За бүрд сумын яриад даваа сүрэн. За одоо бэлгсэн сайхан суусан да. Ер нь хараатай л бэлгүүлсэн тэгээд одоо олсонгүй. За Өвөрнгай аймгийн бүрд сумын яриад шартын давгаар утгатай Монгол улсын авар гадуучин дөржин охин дотох. Одоо бэлгээд явсан. Ер нь ч одоо сайн суудаг залуу да. Ер нь сүүлийн үед одоо бэлгэн дээр сайхан сууж байгаа авар гадуучин. За дашуур өгсөн унахгүй байна. За бүрд сумын яриад өлзийн даран халаг газрын дараа марцсан. Адуучин өөрийнхөө болох хадуугаа сонгодог. За мартсан бол одоо өөрөө бөлгүүлнэ заавал. За Илбэг сайхан Өвөрнгай аймгийн бүрд сум. За адуу бөлгөжээ. Сайхан сууж байна. Одоо дашуур өгөх хэрэгтэй. Дашуур өгчөж одоо идэх авна. Адуугаа залгуулад одоо бөлгүүлэх хэрэгтэй шнэ. За дашуур өгсөн. Адуу төдөлн сайн бэлгсэнгүй. Савын өндөр сумын яриа сумын авар гадуучин лав гүчэр. За нөгөө халаг газрын дараа марцсан. Сайхан үедээ төдөлсөн. Унчлаа. Савын өндөр сумын ядаржин алтан сүх. Ер нь унах гад байж унж болохгүй штэ. Сайн хүү Өвөрнгай аймгийн Баян өндөр сумын адуучдын холбооноос зохион байгуулж байгаа нөхөрсөг адуучин тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Та өнөөдрийн тэмцээн уралдааныг дэмжин гжилсэн сайн адуучин залуучууд нартай шагналыг гардуулж байна. Мөн дээрээс нь сайхан ургыг шалгаруулсан. За сумын авар гадуучин Пүрүүдэржийн лав гүчэр цаавын тэтгэж оролцсон. За сайхан ургатай адуучнаар Өвөрнгай аймгийн бүрд сумын яриад панзрагчийн ган төмөр шалгарсан байгаа. За өнөөдрийн тэмцээн уралдааны тусгай байранд Өвөрнгай аймгийн бүрд сумын яриад Ондрагийн даваа сүрэн шалгарсан. За шагналыг Өвөрнгай аймгийн адуучдын холбоон дэргэн цогц сайхны давг дөрж шагналыг гардуулж баяр хүргэж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааны 5 дугаар байранд Өвөрнгай аймгийн бүрд сумын яриад сумын авар гадуучин Баян мөнхийн өлзийн наран шалгарсан. За шагналыг Өвөрнгай аймгийн Баян өндөр сумын ган төмөр шагналыг гардуулж байна. 4 дугаар байранд Дундгой аймгийн Адаацэг сумын яриад 2025 оны Адаацэг сумын авар гадуучин ган хүрлийн лав сүрэн шалгарсан. За шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулж байгаа Баян өндөр сумын иргэдийн төлөөлчийн хурлын дарга Сандаг даваагийн Баян жаргал шагналыг гардуулж баяр хүргэж байна. Өвөрнгай аймгийн бүрд сумын яриад бүсийн авар гадуучин алтан сүхийн Элбэг сайхан 3 дугаар байр шалгарсан. За шагналыг Адаацэг сумын яриад аймгийн эчин аймгийн бүсийн авар гадуучин Шагдэр сүрэнгийн Цэрэнбат шагналыг гардууллаа. За өнөөдрийн тэмцээн уралдааны 2 дугаар байранд Өвөрнгай аймгийн Баян өндөр сумын яриад сумын авар гадуучин Баяр хүүгийн алтан гэрэл шалгарсан. За шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааныг санаачлагч зохион байгуулагч Баян өндөр сумын адуучдын холбоон дэргэн Жамб давгийн Боин дэлгэр шагналыг гардуулж баяр хүргэж байна. За энэхүү 2026 оны Өвөрнгай аймгийн Баян өндөр сумнаас зохион байгуулагддаг нөхөрцөг адуучин тэмцээний авар гадуучнаар Өвөрнгай аймгийн бүрд сумын яриад шартын давгаар нутагтай Монгол улсын авар гадуучин дөржин охин дотох шалгарсан. За шагналыг Өвөрнгай аймгийн адуучдын холбоон дэргэн зогц сайхны давг дор шагналыг гардуулж баяр хүргэлээ. За багийн дүнгээр Өвөрнгай аймгийн бүрд сумынхан 1-р байр. За Өвөрнгай аймгийн Баян өндөр сумын 1-р байг 2-р байгийнхан удаах байрыг эзэллээ. Монгол төвний шүтэн болсон Монгол адуучдын суу алдрыг алдаршуулах адуучин тэмцээн Өвөрнгай аймгийн Баян өндөр сумд амжилттай болж өндөрлөж байна. Монголын минь цэлгэр уудан тал нутагт уургаан барьсан бугула барьсан адуучдын минь хиймэр сүлдэн өөдөө явахыг өрөөлөргий моринд хайртай хүн их оронд хайртай гэдэг юм аа. Монголчуудаа морион яа. За би Өвөрнгай аймгийн Баян өндөр сумын адуучдын холбооны дэргэн Жамб давгийн Боин дэлгэр гэдэг хүн байна. За өнөөдөр нөхөрсөг адуучин тэмцээнээ өнөөдөр амжилттай сайхан зохион байгуулж за 16 сумын 4 аймгийн 16 сумын залуучууд оролцох байсан бол наадам давхцсантай холбогдоод 11 сум залуучууд оролцлоо. 11 сумын залуучуудаас
тэргүүн байранд багийн дүнгээр Өвөрхангай аймгийн бүрд сум орж Баянөндөр сумын 1-р баг 2-оор орж Баянөндөр сумын 2-р баг адуу оруулсан баг 1, 2-р баг нь 3-аар орлоо. Тэгэд өнөөдөр тэмцээн үнэхээр амжилттай сайхан боллоо. Ивент итгэж байгаа улсууд сайхан улсууд нь сэтгэл гаргах сайхан зохион байгууллаа. За өнөөдөр Баянөндөр сумын адуучдын холбоог тэтгэж манай ерөнхий боловсролын сургуулийн захирал Дорж хотын мөнх хоёр маань адуучдын холбоонд туг хэвлэж өгөж тэгээ сайхан сэтгэл гаргасан сайхан залуучууд маань 7 залуу маань адуу гашаа хороогоор туслаа. Сайхан адуу мадуу гаргах зохион байгуулахад туслаа. За сайхан бас сэтгэл гаргаж ингээд нэг 3 ах найз ингээд нөхөд маань тусалж ирсэн адуучтай хоол ундаар ивент итгэж хог боодог хийж ирлээ. За 2-р өгийн малчин Дачамцын сүн далай, 1-р өгийн малчин Төмбийн өөдвийн гал удрах найз маань манай одоо Батхамагийн харьяат уугуул Дэлгэр ан сумын харьяат Жамбал доржийн 5 хонцог дүү маань сайхан ингээд адуучтай хооллоод ингээд 3 маань ирж сайхан ивент итгэж оролцлоо. Сайхан сэтгэл гаргаж сайхан оролцсон олон түмэн ингээд энд сугалсан олон түмэн та бүхэнд баярлалаа. Үнэхээр сайхан наадам боллоо. За сайн байцгаана уу би. Өвөрхангай аймгийн Баянөндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баян Жаргал гэж хүн байна. Тэгээд өнөөдөр манай суманд одоо 4 аймгийн 11 сумын 60 гаруй адуучид оролцсон нөхөрсөг тэмцээн маань амжилттай болж өндөрлж байна. Тэгээд энэ тэмцээнийг манай Баянөндөр сумын адуучдын холбоо нийт тэргүүн буян дэлгэр маань санаачлаад сум орон нутагт амжилттай сайхан зохион байгуулад өндөрлж байна. Тэгээд нийт энэхүү адуучны тэмцээнд оролцсон сумаасаа ирэлцсэн нийт залуучуудаа талархснаа илэрхийлье. Тэгээ баярлалаа та бүхэнд. Өнөөдөр одоо тэмцээн оролдоо сайхан боллоо. Зохион байгуул сайтай байлаа. Тэгээд 4 аймгийн 16 сумын залуучууд оролцлоо. Тэгээд дүүнэртэйгээ оролцлоо. Тэгээд дүүнэрээ ч гэсэн сайхан бэлдсэн. Тэгээд цөмөрөн алдахгүй оролцсон гэсэн тэг цөмөрөн алдахгүй оролцоод цөмөрөн багийн дүндээж төрүүллээ. Нийлбэр дүндээж төрүүллээ. Тэгээд сайхан оролцлоо. Дүүнэрээ тэгээд ер нь сайн бэлдэж байгаа араа. Дараагийн тэмцээнд дүүнэртэй амжилт хүсье. Бүгдээрэнд нь төрүүлж явах болтугай гэж ерөөё. Улсын авраг болох болтугай. Өвөрхангай аймгийн бүрд сумын харьяат Тунцгийн баян мөнхийн үлзэн наран гэдгээ. Тэгээд сумын авраг адууч нийлбэр дүнгээрээ 5 торлоо. 4 аймгийн 16 сумын 100 гаруй адуучтай энэ тэмцээн сайхан 5 дугаар баяртай байна. Тэгээд бус түгийн адуучтай дараагийн тэмцээнд амжилт хүсье. За сайн байцгаана. За намайг Өвөрхангай аймгийн бүрд сумын 4-р адуучаа зүүн бүсийн авраг адуучаа Хэлбэг сахан гэдгээ. Би 2025 оны аймгийнхаа зүүн бүс төрүүлсэн. Тэгээ өнөөдрийн тэмцээний талаар гэвэл өнөөдрийн тэмцээн өргөн дэлгэр сайхан боллоо. Нутагтгийн олон сайхан залуучуудтай чуулж өрсөлдөө. Өнөөдрийн тэмцээн тэгээд зорж өлсөө. За та бүхний ажлын өндөрлөө амжилт хүсье. За сайн байцгаана уу. Сайхан тусгаж гин үү. Өнөөдөр ингээд нөхөрсөг адуучны тэмцээн боллоо. 4 аймгийн 11 сум орлоо. Манай баг төрүүллээ. Хувийн дүнгээрээ 4 хүн амжилттай оролцлоо адуучид маань. Өнөөдрийн тэмцээнд сайн бэлдэж байгаад ирсэн манай багийнхан. За тэгээд нийт оролцсон хүмүүстээ сайхан оролцсонд баяр хүргэе гэж хэлье. За намайг Өвөрхангай аймгийн Баянөндөр сумын 2-р үеийн малчин Баяр үгийн алтан гэрлэг төсөл байна. 25 оны сумын авраг энэ жил нөхөрсөг адууд тэмцээнд 2-т орлоо. Манайх багаараа 3 дугаар байранд сайхан 4 аймгийн сайхан 11 сумтай үзлээ. Сайхан тэмцээн боллоо. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Би Төв аймгийн Эрдэнэ сан сумын харьяат сумын авраг малчин Мигмарж Болдбаатар гэж хүн байна. За Өвөрхангай аймгийн Баянөндөр сумын унган хөө. Энэ Өвөрхангай аймгийн Баянөндөр сум зохиогдож байгаа нөхөрсөг адуучны тэмцээнийг ирж үзлээ. Үзэгчдийн хувьд өөрийнхөө санал сэтгэлээ илэрхийлэхэд сайхан адуучны тэмцээн зохион байгуулаад сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө. За тэгээд нийт адуучны тэмцээнд орсон залуучуудаа найз нөхөдөө цаашдын
Амьдралд наад жаргал сайхан бүхнийг хүсэн хэрэгэд ажил хөдөлмөрлөлд нь амжилт хүсье. За гээд өнөөдөр сайхан нөхөсөг тэмцээн Уранга аймгийн Баян өндөр суманд боллоо. Дөрвөн аймгийн 11 сум орсон сайхан тэмцээн боллоо. Тэгэд дундгов Төв аймаг, Булган аймгийн залуучууд өрсөлдсөн сайхан тэмцээн болж өндөрлөө. Тэмцээн уралдаан сайхан боллоо. Морд сайхан гарч байна. Зохион байгуулалт нь хөрсөн дөр сайтай байлаа. Баян өндөр сумын адуучдын холбоо, засаг тамгын газар сайхан хамтарч ажиллаж байна. Соёлын төв. Миний бие болохоор Уранга аймгийн адуучдын холбоо тэргүү цогцоохны дагуу дэрж өгч хүн байна. Тэгээд өнөөдөр бас хамтарч ажиллаж тэмцээн уралдаанаас шүүж оролцлоо. Тэгээд бас энэ тачид дэлхийд дундгуй Адаатгын Цэрэнбат хамтарч тэмцээн уралдаан шүүж сайхан бас тайлбар хийж сайхан байлаа. Бас надад сайн яваараа дараагийн тэмцээн уралдаанд намжилт хүсье гэж хүсье. Тэгээд өнөөдөр бас Баян өндөр сумын адуучдын холбоо энэ буйна тэргүүнтэй адуучдын холбоонд бас үнэхээр сайхан тэмцээн хийж зохион байгуулж чадлаа. Сайхан байна гэж хүсье. Цааш нь бас ажил амьдралд нь сайн бүнийг хүсье. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч Үндэсний давхар даатгал хувьцат компани.